25 метрийн зайд дэлхийн аврах шалгаруулах тэмцээн 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг үлээ. Энэ жилийн тэмцээнийг Унгар улс хүлээн авч нийслэл Будапешт хотноо зохион байгуулж байна. Манай тамирчид Улаанбаатарын цагаар лав гарагийн шөнө ихний зайн уралдаануудаа хийлээ. Эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөцөлтийн төрөлд марл уралдаж 1 минут тэгдэг секунд 8 долын амжилт үзүүллээ. Түүний хувьд энэ жил 16 настай залуу тамирчин юм а. Гараа бол жоохон ихэндээ яг сандарч исэн. Тэгээл хажуу талынхаа ойр төрний хүүхдүүдтэй тэгээл ярьж байгаа л тэгээл гарцсан чи ерөн сандралгаа яг болоо тэгээл алга болт. Би бол техник арай сайжирсан л гэж бодож байгаа. Тэгээд ганц асуудал байсан нэг шинэ усны хувц аваад тэгээд жоохон том байсан болохоор тэгээд дотор нь ус ороод тэгээд жоохон эвгүүлсэн. Одоо залуучуудын дэлхийн аваргаар бол арай том тамирчтай ер нь би бол харж байгаагүй. Ер нь жоохон арай өөр төвшин тамирчид одоо энэ ч олонгуудаа бүр ингээд дэлхийн аварга олимпийн тамирчдыг хараад тэгээ техникийг хараад ер нь хэрхэн сэлдэг энэ харах үнэхээр өөр байгаа. Олон улсын тамирчдыг хараад олон улсын тамирчдын одоо ингээд техник яаж сэлж байгаа хэрхэн бэлдэж байгааг харснаар би одоо ингээд ирээдүйд орох том тэмцээнүүдэд ер нь бас туслах байхаа л гэж бодож байна. Сэтгэл бол маш өндөр байна. Энэ бол одоо миний хамгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Өмнө яг дэлхийн цом залуучуудын дэлхийн аваргад орж ирсэн ч гэсэн алай илүү зохион байгуулалтлаас арай илүү гоё байлаа. Миний хувьд гэх юм бол зүгээр сэтгэл зүгээл илүү жоо хөгжүүлмээр юм санагдаад байна. Яг бусад талаас нь ер нь хөгжүүлэх асуудал байгаа ч гэсэн яг голдоо сэтгэл зүгээл илүү хөгжүүлчих зүгээр гэж бодож байна. Мэлхий сэлэлтийн 100 метрийн зайд спортын мастер сугар 1 минут 5 секунд 2 долын амжилтыг үзүүлсэн бол 100 метрийн хараар далдах сэлэлтийн төрөлд Ариун Тамир оролцлоо. Түүний хувьд 1 минут 4 секунд 46 долын амжилтыг үзүүлжээ. Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөө сэлэлтийн төрөлд Парис 2024 зуны олимпийн наадамд оролцогч олон улсын хэмжээний мастер Инх Тамир оролцлоо. Тэрээр 49.71 секундын хугацаанд замаа дуусгасан байна. Энэ тэмцээнд манай улсаас 4 тамирчин оролцож тус бүр 2 зайд уралдах юм. Тэгшчилүүдэд зохион байгуулагддаг 25 метрийн зайд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотын Дуна аренад энэ сарын 15-ны хүртэл үргэлжилнэ.